заримдаа шинэ контент хийх гээд ширээний ард суудагч ядарснаас болоод эсвэл залхуурснаас болоод нэг ч үг бичиж чадахгүй маргааш хийгээ хойшлуулах явдал зөндөө тохиолдож байсан. Энэ зөвхөн ажил дээрч биш шалгалтанд биелдэг эсвэл ихтгэл тавихаар биелдэг гэхээр яг хэрэгтэй үе тухайн зүйлээ хийх сонирхолгүй болчихсон юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Тэгээ гар утсаа барьж аваад дээш доош нь гүйлгдэг. Эсвэл Netflix руу орон шинэ зураг эхлүүлдэг. Ерөнхийдөө бидний амьдралыг хоёр хэсэгт хувааж болно. Бидний одоо байгаа амьдрал болон хэн болохыг хүсэж байгаа амьдрал гэсэн хоёр хэсэгт хувааж болно. Мэдээж одоо байгаа амьдралаас хэн болохыг хүсэж байна. Түүнд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Миний хувьд гол хийх ажил маань контент бүтээгчийн хувьд чанартай сайн дүрс бичлэг хийх хэрэгтэй байдаг. Блог бичих хэрэгтэй болдог. Гэхдээ энэ мэдээж тийм ч амархан хийжигдэх зүйл биш. Ажиллагаа ихтэй зураг авах, эвлүүлэг хийх гихчлэн ажлаа цаг тухайд нь хийхэд тулгарч байгаа тэр саадыг залхуурал гэж хэлж болно. Залхуурал бол зорилготой хүрэхэд хамгийн том садаа болдог зүйл гэдэгтээ хинч маргахгүй байх. Бүтээлч байдлыг үгүй хийж яадаг, эргэлзээ төрүүлдэг, дараа тэгж байгаад гэх хойшлуулахад хүргэж яадаг. Сүүлийн хэдэн жил миний хувьд залхуурлыг даван туулахын тулд буюу цахилгаан готтой байхад суралцж байна. Өнөөдөр би энэ бичлэгээрээ та бүхэнд ялангуяа залуучууд өнөртөө цахилгаан готтой байхад тусалдаг өөрийн аргуудаас хуваалцахаар бэлдлээ. Эдгээрийг баримтаснаар миний хувьд хийх ёстой ажлуудаа цаг тухайд нь дуусгах юм боломжтой болсон. За ингээд эхний арга бол анхаарал сарниулдаг бүх зүйлсийг өөрөөсөө аль болох хол байлгах хэрэгтэй. Өнөө үед гар утас, интернет, YouTube, Facebook гэхлэн маш олон төрлийн садаа болдог зүйлс байгаа. За анхаарал төвлөрүүлэхэд амаргүй болсон. Тийм учраас ажил хийхэд анхаарал сарниулж болохгүй бүх зүйлсийг өөрөөсөө холбуулах хэрэгтэй байдаг. Гар утсаа нислэгийн горим дээр нь шилжүүлээд өөрөөсөө хол байлгах. Facebook, Instagram зэрэг сошиал сувгуудаа компьютерийнхээ дэлгэснээс хаасан байв сайн. Та бүхэн хэрвээ анзаарсан бол Facebook орохгүй бол болохгүй юм шиг санагдаад орохоор сэтгэл санаа амраад байгаа. Энэ нь бол угтаа допамин гэдэг зүйл ялгарч донтогт өгж байгаа нэг хэлбэр юм. За товчхондоо сошиал сувгууд Netflix зэрэг таны зорилготой хүрэх садаа болдог бүх зүйлсийг хэрэглэг хязгаарлаж сурах хэрэгтэй. Бид гар утсанд Facebook-т ямар их үнэтэй цагаа зүгээр өнгөрүүлж байгаагаа өөрсдөө ч анзаардаг. За хоёрт бол зүгээр л эхлүүлэх хэрэгтэй байдаг. Өмнө нь миний хувьд ямар нэгэн төлөвлөгөөтэй ажил эхлүүлэх гэхээр урам зориг төрөхгүйгээс болоод хийхээс хашраад хойшлуулад байдаг байсан. Гэтэ би өнгөрсөн хугацаанд нэг зүйлийг ойлгосон. Ямар нэг ажлыг хийхэд заавал эхлээд урам зоригтой байх хэрэггүй юм байна. Учир нь урам зориг гэдэг бол тухайн ажлыг хийж эхлүүлсний дараа ирдэг юм байна. Тэгэхээр ашаад байгаа ажлаа шууд барьж аваад эхлүүлэх хэрэгтэй байдаг. Түүний дараа урам зориг төрөөд дуртай болоод ирдэг юм байна л та. За хамгийн гол зүйл бол эхний тэр залхуурлыг давах хэрэгтэй. За жишээ нь энэхүү дүрс бичлэгийн ярих текстийг өөрчилж боловсруулна гэдэг амаргүй ажил байдаг ч ширээний ард суугаад бичээд эхлэхдээ зэрэг юу гэх санаанууд ороод ирдэг. Энэ зөвхөн бичиг төрлийн ажил дээр ч биш, фитнес дасгал хийх, уул руу халтгах, танихгүй хүнтэй яриа эхлүүлэх гээд бүхий л зүйл дээр адилхан байдаг гэж хэлж болно. 3 дугаарт юу хамгийн чухал вэ гэдгийг хамгийн тэргүй хэлж тавих. Зарим хүмүүс хийх ёстой ажлаа амжихгүй болохоор надад хангалттай цаг байхгүй байна гэдэг. Гэвч энэ бол шалтгаан биш. Учир нь цаг хангалттай байх хэсэг нь юуг тэргүй хэлж тавих уу? Ажлаа хэрхэн ирэмблэхтэй холбоотой байдаг. За зарим хүмүүс хамгийн чухал ажлаасаа тойр зүхтаагаад ач холбогдол бага ажлууд гол цагаа өрөөд байдаг. Хэрв та зорилготой хүрэхийг хүсэж байгаа бол түүнд хүрэхэд туслах хамгийн гол гэсэн ажлуудыг тэргүй хэлж төлөвлөдөг байх хэрэгтэй. За ингэхдээ хийх ажлуудаа айл болох жижиг хэсгүүдэд хуваах хэрэгтэй. За жишээ нь ажлын хуваарьтай өнөөдөр видео контент хийх оронд видеоны танилцуулга хэсгийн текстийг боловсруулж дуусгах гэх маягаар төлөвлөж өгвөл жижиг хэсэгт хуваагдсан ажлуудыг хийж дуусгах үрт урам зориг авах учраас эдгээр ажлуудыг айл болох биелэгдэхүйц байхад нь анхаарах нь чухал ач холбогдолтой байдаг. Үүний хажуугаар цагийн хязгаарлалтуудыг хувийн календар дээр хийж өгдөг байх хэрэгтэй. За миний хувьд хоёр төрлийн календар ашигладаг. За бизнесийн болон хувийн гэсэн байдлаар хийх ажлуудаа ялгаж өгдөг. Бизнес хийхдээ ажилтай холбоотой уулзалтуудаа төлөвлөхөөс гадна сошиал сувгууд болон YouTube дээр шинэ контентууд оруулах хугацаагаа
хянж байхад хэрэгэлдэг. За хувийнхт нь найзуудтайгаа уулзах, гэр бүлтэй цагийг өнгөрүүлэх гэх мэтийн ажлуудаа төлөвлөдөг. За мөн илүү их хугацаа зарцуулдаг, дүр зуршлиг хийх, видео хэвлүүлэг хийх зэрэг ажлуудад бүтэн өдрөөр нь эсвэл хагас өдрөөр нь цагаа хуваарладаг. Өдөрт хийх ёстой ажлуудынхаа жагсаалтыг байнга гаргадаг байх нь хизээ энэ ажлыг эвлүүлэхээ мэдэж байх, аль ажил нь илүү чухал байх вэ гэдгийг эренбэлэхэд мөн сахилга баттай байхад ихээхэн тустай байдаг юм аа. За дөрөвт өөрийн хянж чадах хүчин зүйл дээр төвлөрөх хэрэгтэй. За хэрэв та хувийн сахилга баттай болохыг хүсэж байгаа бол магадгүй хамгийн чухал зүйл бол өөрийн удирдах чадах зүйл дээр илүү их төвлөрөх хэрэгтэй байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний өөрсдөө удирдах чадах хүчин зүйлээс гадна удирдах чадахгүй зүйлс гэж байдаг. За хэрэв бид өөрийн удирдах чадахгүй зүйл дээр хит их төвлөрөөд байвал өөрийн амьдралдаа болохгүй бүтэхгүй байгаа шалтгаанаа бусдаас хайгаад байх болно. Хэрэг хянж чадах зүйл дээр анхаардаг бол миний амьдрал тохиолдож буй зүйлс бүгд надаас өөрөөс минь шалтгаална хэмээн сэтгэнэ. Жишээ нь удирдах чадахгүй зүйл дээр ач холбогдол өгдөг хүн шалгалтанд унсан шалтгаанаа бусдаас хайна. Багш надад дургүй байснаас боллоо гэдэг ч юм уу. Шалгалт тэтэрхий хэцүү байлаа гэх зэргээр боддог. Өөрөөсөө хайдаг хүн бол би хангалттай хэмжээнд бэлдэж чадаагүйгээс боллоо. Дараагийн удаа илүү чармайх хэрэгтэй юм байна да гэж боддог. Бид өөрсдийн удирдах чадах зүйлс дээр төвлөрөөд ирэхээр өөр тулгарсан бүтлгүүтэлд шалтгаан хайхаа оронд бүх зүйл надад шалтгаална гэдгийг ойлгож илүү гарц гаргалгаа хайдаг болдог. Жишээ нь зарим хүмүүс ямар нэг зүйл хийх гэхээр ийм зүйл алах, тийм ч зүйл болохгүй гэх хандлагатай байдаг. Эсвэргээр шийдэл хайдаг хүмүүс шалтгаан тоочхын оронд тухайн асуудлыг шийдэхэд хэрэгтэй зүйлсийг худалдаж авахын тулд мөнгө хөрөнгөлүүлж эхэлдэг, нэмэлт орлого олох арга замуудыг хайж олдог. Хувийн сахилга батаа сайжруулан илүү үр бүтээлтэй байж зорилгодоо хүрэхэд дээрх дөрвөн арга туслана гэдэгт найдаж байна. Мэдээж ажилдаа дуртай байх нь хийх ёстой ажлуудаа гүйцэтгэхэд хамгийн гол хөдөлгөөгч хүчин байх нь мэдээж юм. За та бүхэн манай сувгийг дагаад дараагийн бичлэгүүдийг цаг алдалгүй үзэх боломжтой. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.